Орой минь төргий. За энэ удаагийн та бүхэндээ хэрхэн тууштай байх вэ? Ямар нэг зорилго тавьчаа түүний хаард яаж гарах вэ? Заримдаа бид нар шантардаг, заримдаа бид нар няцдаг, өөртөө заримдаа худлаа ирсэн явж идэг. Нэг гой турна гэж өөртөө зорилго тавиад, нэг гой галбирлаг эмхтийн зураг тавиад явж ийсэн аа. Дараа нь тэр зорилго нь бүр хэцүү юм шиг санагдаад өдөр болго хийхээсээ залхаад буцаад ай тухта бүстэй ордог. Тэгээд эдгээрийн шалтгаан эндээс яаж гарах вэ гэдэг талаар ярилцах болно. Тэгээд үүний цаад шалтгаан нь юу вэ гэхээр надаас маш олон хүмүүс асуултууд асууж байна. Би амьдралын дуудлага, зорилго яг хийх ёстой зүйлээ яаж олох вэ? Юу яаж хийсэн дунд нь хаяхгүй ард нь гардаг тэр хүчтэй зүйлээ яаж олох вэ гэсэн асуултууд надад маш олон ирдэг. Тэдгээрийн талаар өөрөө олсон арга болоод сэтгэл зүйчдийн зөвлөгөө юу байдгийг уншсан сурсан мэдлэгээ бас та нартайгаа хуваалцъя гэж бодож байна. Бид ямар зүйлийн ард гардаг вэ? Ямар зүйлийг орчдөг вэ гэдэг талаар та бүхэн амьдралдаа хэдэн удаа дасгал хийж агаад түүнийг хайж исэн бэ? Яг гоё юм хүссэн жиндээ хүрнэ гэж дасгал хийнэ гэж явж байгаа л хайцсан. Эсвэл ярьсаа гоё болгоно гэж нүүрний ком авчаад дундаас нь хайчдаг ч юм уу. Тийм тохиолдлууд байдаг тий. Шантарсан тохиолдлууд байдаг. Энэ тал дээр нэг над тохиолдсон нийтдээ юм шиг кейсээ бас та нартай хуваалцъя гэж бодож байна. Би анх гоё биетэй болох зорилго тавьсан. Бэлгүүсээ баргалчаа 60 болгоно гэдэг зорилго тавьж исэн. Тэгээ тэр үедээ өглөө болгон эхлээд 108 өргөж эхэлсэн байхгүй. 108 өргөд бүх эд эрэхтэнд нөлөөлөө, бүх биеийн булчинд нөлөөдөд маш гоё санагдчихсэн. Тэгээ нэг 52 удаа ингээл 108 өргөд эхэлсэн чи сүлдө өвдөд эхэлсэн. 108 өргөч чинь тийм амар хэмшилтэй. Эхлээд бол гайгүй юм шиг санагдаж сүлдө ингээ өдөр болго хийгээд тахаар би маш хүчтэй ингээд хурдан хийх гээд яарад өвдгөр амар хүч төс гэл унаадсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө өвдөг маань өвдөөд тэгээ нөгөө 52 дахь хоногоос хайцсан. За тэгвэл арай өөр аргаар үзье нөгөө гоё гойлог бэлхүүсээ би олгоё гэд уул руу 30 хоног гарсан. Өглөө болгон за ямар шалтгаан хэлж исэн андаа босоод явна шүү гэд. Өглөө болгон уул руу гарсан. Манай гэр юм агаартай гоё лагерт идэг болохоор тэгээд дээшээ гараад явсан уул руу 100 хоног гарна гэдэг эхлээд 30 хоногийн зорилт тавьсан. Тэгсэн чи эхлээл 30 хоногтой ингээд хүчээр чамаагүй гарсан л да залхуу үрсэн ч гараал илсэн, нойр үрсэн ч өглөөс бол гараал илсэн. Тэгсэн чи дараа нь яасан бэ? Гинт тайвширсан. Би өрн дээр 60 бэлгүүст олж яах ч. Тэр моделийн тэмцээнд орох гэж байгаа ш. За яг нөхөртөө таалагдах зорилготой тэр үедээ. Би гоё нарийнхан бэлгүүст олчих юм бол бас нөхөртөөс гайгүй харагдчмаар л ш. Гэтэл тэр зорилго маань маш жижиг юм байсан учраас би 30 хоног ууланд гарчаа сүлдээ залхчихж байгаа байхгүй. За тэр нарийнхан бэлгүүсгүй би амьдрал болоод штеп. За тэр гоё битээ бийгүү болоод байна. Яахын тэгж өөргөө зовоож. Тэ хайсан. Тэгээ хаяад гэртээ байж явах хугацаанд номоо уншаал ингээл хийдэг зүйлүүд хийгээ явж ийсэн. Дараа нь би шал өөр зүйл дээр тулгарсан. Тэр зүйл маань амьдралын зорилгоо болох байсан. Миний амьдралын яг зорилго юу юм? Зүгээр би нэг ээж болох гээд ирсэн юм уу? Нэг эхнэр болох гээд ирсэн юм уу? Эсвэл нэг эрэгтэй хүнд таалагдах гээд энэ хороод ирсэн юм уу? Гэдэг асуулттай өөрөө тулгараад эхлэхэд тэр 60 бэлгүүс бол юу ч биш гэдгийг ойлгосон. Тэгээд дараагийн удаа дахиад нөгөө уул руу гарсан л да. Уул руу гарсан. Тэр удаагийн зорилго бол би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж сурах байсан. Сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь яг сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй хүн болохоор яг морь унсан толгойг хүн шиг гэдэг. Уурлаад нэг асуудал гаргасны дараа харамсдаг. Гэхдээ энийг тийм хурдан сурчдаг зүйл биш л дээ. Бид нар угаасаа насаараа сэтгэл хөдлөлөө барьж сураагүй гомдож уйлж хашгирч эсвэл ингэж сэтгэлээр бүр унсныхаа дараа тэр нэг тороор хаагдсан тэрнээс өөргөө гаргаж ирдэг. Тэгээ миний зорилго ууланд гарахтаа тэр үед гоё 60 бэлхүүс байгаагүй. 60 бэлхүүс байсан бол магадгүй хайчих байсан. Тэр зорилго маань юу байсан гэхээр би яг энэ хороо дээр яг юу их гэж ирсэн юм. Би бусдад туслан гээд байгаа юм бол юугаараа тусалж чадах юм? Чи юуны ард гарч чадах юм? Би өөрөө сэтгэл хөдлөөд удирдах нэг зүйлийн ард гарч чадахгүй бол хүнд тусалж чадах юм? Тэгээ миний дотор өвдөлт өгдөг яг ямар зүйлээс юм гэдгийг судалж эхэлсэн. Тэгэд миний дотор өвдөлт өгöd байгаа зүйл эмгтээчүүд хитрхи сул дор байна. Би ч дээ сул дор байна. Яагаад юм хин нэгнээс сэтгэл зүйн хамгаалалтаа сул дор байгаад байгаа? Би маш олон эмгтээчүүдийг ээжийг хүртэл харж исэн. Ямар ч мөнгөгүй гудамжинд хөөгдөд нөхрөөсөө салжлаа гэдэг эмгтээчүүдийг. Маа найзуудын донд ч тийм кейс байсан.
Гэр бүл саллаа. Юу чгүй хүүхдтэйгээ гудамжинд гарлаа гэдэг кейсүүд. Тэг би бодсон л доо. Яагаад би ч бас ийм замыг даван туулаад яагаад ийм өвдөлттэй байгаа юм бэ? Эндээс яаж гарах юм? Энэ бас сэтгэл хөдлөлөө удирдах байсан. Хүн сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүйгээс болол амьдралд өөрөө зовлон тохиолдол зохиоцсон. Тэр зовлонтой түүхтэй өөрөө итгэцэн сэтгэл хөдлөлтөд автцсан яваад байгаа байхгүй. Эрүүл харилцаа үүсгэж чадахгүй. За тэгээ нөгөө хандаа чи ууланд гарсан. Ууланд гарахтаа би 100 хоног гарсан. Тэр ууланд гарах 100 хоног бол би урдны нөгөө гойлог бэлгүүстэй нөхөртөө таалагдах гэсэн нэг жижигхэн бодолтой хандаа байгаагүй. Тэр үед би өөрийгөө ялан дийлчих юм бол хандаа над чиг ингээ уйлаад сууж байгаа сэтгэл готролд орцсон. Мянга эмэгтэй тусалж чадах юм биш үү гэдэг итгэлийг өөртөө авах гэж гарсан л та. Эхний өдөр гарахад бол зүгээрсэн. Эхний 30 хоног бол гайгүй гарцсан. За 31 32 гэл явхаар хүн юу боддог вэ? Яагаад хинч намайг энэ уул руу авир гэж хэлээгүй? Хинч намайг тэр эмэгтэйчүүд ер нь миний туслах гээд байгаа эмэгтэйчүүд намайг энэ уулан дээр гарч байгааг мэдэхгүй шүү дээ гэдэг бодлоод миний толгойд орж ирсэн л дээ. Энэ өөрөө өөртөө хариуцлага өгчөөд нэг нөхөр уулан дээр гараад идэв. Маа гэр бүлийн хүнтэй гайхс. Чи өглөө болгоно л энэ уул руу гарах юм. Яах гэж гартыг. Уул руу гарах хооронд маш олон бодлоо төрнө шүү дээ. Өөрийгөө зовоож илгэн, эсвэл чи болоочлгэн, яах гээд байгаа юм ч гэн. Чи хинч биш гин. Сүрэг доолонууд гарсаар л чи юу ч чадахгүй, чи юу ч хийж чадахгүй. Чи энэ уулан дээр гарч бясалгаад ингээ бодлоо зөкслөө сэтгэл хөдлөлөө удирдаг болсон гэсэн чамаа хинч тоохгүй. Маш олон дурсамжууд, маш олон бидний далд ухамсарт байдаг тэр хөгийн бодлууд нь бүгд хогнууд нь гарч ирж исэн. Гэхдээ би уулан дараараа зүгээр ингээд тэнгэр хараа суугаагүй. Тэнд бодлоо зөкслөхийн тулд бясалгаж исэн. Өөрийнхөө муухай зан чанаруудыг сөрөг програмуудыг харсан байхгүй тархиныхаа. Багаас надад ингэж намайг шүүмжил, намайг гутаан доромжилж исэн. Тэр байдаггүй ээжд ирж исэн сөрөг өгнүүдийг бидний тарих хадгалсан байдаг. Одоо аав ээж рүү хэлжсэн сөрөг өгнүүд яг надад хэлээд байгаа юм шиг. Яг энэ тархинд ингэ суудсан байдаг. Энэ сөрөг програмуудтай тэр 100 хоног би ажилласан. Тэгэхэд нэг л мэдээ 100 хоног өнгөрцөн. Гэхдээ би дунд нь уйлсан, заримдаа дуулсан, заримдаа бүр ууралсан, бачимдаад ингээ ууралж исэн үе байсан. 100 хоног яг сэтгэл зүгээ бариад тийшээ гарна гэдэг бол даваа шүү. Хүн яг 100 хоног хоолны дэглэн барих бол өөр. Харин яг сэтгэл зүйтэйгээ ингээд тулж ажиллаа, сэтгэл хөдлөлөө удирдах сурыг яг ингээд ямар ч үйл тохиолдож исэн. Энэ хооронд чинь зөндөл юм болно шүү дээ. Гэр бүлийн харилцаанд хэрүүл маргаан болно, амьдралдаа сүрг юм тохиолдно. Гэхдээ өөртөө амлсан амлалтандаа хүрэх гэж 100 хоног тийш гарсан байхгүй. Тэгээ замдаа уйлна, заримдаа дуулна, заримдаа хашгирна. Энэ бүгдтэй яг нөгөө морь онсон толгойгүй морийг сурахтаа бид нар эмнэг сурахтаа яад яг тэр шиг л үйл явдал болоод байгаа байхгүй. Та нар ингээд адуучин нэвтрүүлэгч юм хараараа эмнэг сурах гэж юу болдгоо. Нөгөөт нь унаал заримдаа тэрнээс унчна. Яг сэтгэл хөдлөлөө удирдах шиг үнтэй адилхан. Заримдаа нөгөө сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй нэг мэтгэл ууралцсан, нэг мэтгэл уйлцсан явж. Нэг мэтгэл хохирогчийн дөр тоглол өөрийгөө өрөвдүүлэх гэсэн. Нэг мэтгэл өөрийгөө өрөвдсөн явж. Энэ бүхэнтэй нүүр тулах. Гэтэ энэний цаад зорилго нь би маш олон хүн тусалж чадах итгэл найдварыг өөртөө яг тийм хүн болно гэдэгт итгэлээсэн байхгүй. Та өнөөдөр ирээдүйд хэн байх юм? Хин нэгний амнаас биш. Өөртөө яг хэн болно гэдэгтээ л итгэх итгэл байхгүй. Тэрнээс яг өөртөө итгэлтэй болно гэхээр бусад хүмүүс ширв татаал ингээ явах биш. Та яг хэн болох юм? Хэдэн хүний амьдралыг өөрчилж чадсан хэн болмоор байгаа? Хамгийн гайхалтай нь та яг өөртөө тэрийг итгэвч чадах юм бол ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа тэрэндээ итгээгүй болохоор хайчдаг байхгүй замаас. Нэг гой зориг тавьдаг юм. Би гой лидер, юм манлайлагч эмэгтэй болно. Ийм гой нөхрийнхөө сэтгэлийг байлдан дагуулсан ийм хүчрхэг эмэгтэй болно гэжсэн хайчдаг байхгүй. Зорилго нь жижиг юм чинь. Зорилгоо жижиг тавьчих. Надаас асуудیں۔ Би ийм тарган бүдүү харин маань унччлаа. Одоо ингээд яаж ингэ турах вэ? За та зүгээр яг өөрийнхөө биеийг турна гэд эсвэл ингээ гой 90 60 болно гэж турах юм бол та эзэж турахгүй. Таны зорилго чи юу юм? Магадгүй маш олон махлаг эмэгтэйчүүд өвчний үүр болоод сууж байгаа шүү дээ. Тэр эмэгтэйчүүд туслая л да. Миний тэр өвдөлт бол маш олон эмэгтэйчүүд сэтгэл готролд ороод өөрийнхөө авралыг хайж яваа байхгүй. Энд тентгийн сэтгэл зүйн сургалт, энд тентгийн бясалгалын сургалтанд яваа байхгүй. Тэр эмэгтэйчүүд зүгээр ингээд хийх юмгуудаа яваагүй. Сэтгэл зүйн өвдөлтөө ингэж
намдах хэмээ хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр миний хамгийн том зорилго байсан мэхээр яг ингээд сэтгэл готролд ороод амиа орлох гээд бүр өөрөө ямар ч арга замаа мэдгээ байсан сэтгэл зүйч дээр очиод ч нэмэргүй болсон тэр эмэгтэйчүүдийг тусалж чадах. Гэхдээ эхлээд би өөртөө туслах хэрэгтэйс тий. Өөрөө би тэндээс гарах хэрэгтэйс. Тэг гарахын тулд бодлоо зэгцлээд тархинтайгаа зэгцлэх хэрэгтэй болсон л доо. Тэгээ энэ сэтгэл дотороо бүх хар юм гарах хэрэгтэй болсон. Тэгэхээр таны зорилго жижигхэн байна уу? Та хэдэн хүн тусалж чадхаар байгаа. Үнэхээр таны өнөөдөр хийгээд байгаа үйлдэл чинь маш олон хүнд туслахаар бол та маш олон хүнд туслах хариуцлагыг өөртөө давхар өөрнө гэсэн үг шүү дээ. Зөвхөн хандагийн үүргийг биш. Нэг мянган эмэгтэй үүргийг. Магадгүй тэр мянган эмэгтэй амиа орлох гээд нөхөртөө хаягдаад үйлээ твтчихэж магадгүй. Тэр эмэгтэйчүүдэд туслана гэсэн хүчийг сэтгэл дотроо тээчих юм бол тэр хүн босно шүү дээ. Юун тэр нойр. Юун тэр ном нэг ном уншаад ард нь гарах ч асуудал биш шүү дээ. Тэгэхгүй дээ яг өөрийнхөө төлөө зорилго тавьчихаар нэг ном унших, нэг дасгал хийх чинь сүултээ шал дэмий санагдах байхгүй. Шал дэмий. Яах гэдэг энэ гоё битээ болж. Яах гэдэг энэ гоё цагаан шүттэй болж. Яах гэдэг энэ их мөнгөтэй бол санхүү хэрэгжүүлэн төрж. Болоо л шүү дээ өнөөдрийн амьдрал. Болоод байна. Гэл өөрийгөө тайвшруулаад нэг мэтгэж зорилгоохоо дунд нь унчнаа. За бас нэг дарга нь та өөрийнхөө зорилгоогоо ард гарах том шалтгаанаа олох нэг зүйл нь өөртөө кайф авах зүйл гэдэг. Өөртөө кайф авах. Энийг бас нөгөө жаргалтаагаар гэдэг. Ямар нэг зүйлийг хийж байхдаа яг нэг амтаж хүүснэ ялгараал хамгийн дуртай зүйлээ. Юу цаг хугацаа явж байгаач анзаархаа байцсан. Тэр үйлдэлийг хийж байхдаа хүмүүст кайф авч байгаа тэр зүйл. Таны амьдралын зорилго шалтгааныг олчих юм бол нэг мэтгэл ард нь гарсан байх байхгүй. Тэгэхээр тэрийг олох хоёр анзаар. Нэг нь маш хүчтэй өвдөлтөөр та зорилгоо олж болно амьдралынхаа зорилгыг. Тэгэх юм бол дунд нь хаяхгүй шүү дээ. Жишээ нь би ингээ яриа сууж байхдаа ерөөсөө ядрахгүй. Ерөөсөө тэгж ард нь шантрах юм байхгүй. Нэг мэтгэл яриад дууссан. Тэгэхдээ юу ярьж байгаа юм чухал тий. Тэгвэл та энэ шиг нэг мэтгэл ард нь гарчдаг тэр зүйлээ олоорой. Дээр би өмнөх лайв дээрээс икага гээд тасгал байгаа. Тэрэн дээр нийгэмд яг юу хэрэгтэй байгаа, танд яг юу хэрэгтэй байгаа. Энэ хоёрын дундаас ямар хослсон юм гаргаж иж болох юм гэдгийг заасан байгаа. Тэгэхээр ингээд бид нар яг бодсон шигэ байж чаддгүй л дээ. Яг үнэндээ яг төлөвлөсөн шигэ гой сараар 7 хоногт төлөвлөж жоод заримдаа шантрах үе байж тээ. Тэгвэл та төсөөллийн тасгалыг ашиглаад үзээрэй. Таны гэр бүлийн таны хамгийн хайртай үн цэнтэй хүмүүс маш аюулд орсон гэж төсөөлөд үзээ. Тэгвэл та ч аврах уу? Аварна сте тий. Маш их аюулд орсон. Одоо кинонд дэрэлдэг барьцаалагдсан юм шиг тийм хүн төцөө байдалтай үйл та туслана. Таны хамаатан садан дотор хүнд өвчтөө юм байвал бас туслана гэж боддогтой адилхан төсөөллийн тасгалаар зүгээр л тархиа идэвхжүүлэх гэж байна. Тэг жижигхэн шалтгаан хэлцгээр ард нь гарахгүй байхгүй. Жижигхэн шалтгааныг тавиад жижигхэн зориулт тавихаар жижигхэн л хүч гарна энд нэг жижигхэн ooч гараад болчихно. Тэгэл одоо ингээ гадуур дотор гэрлээ асаа, галаа асаа гэл нэг гоё өгнөд гарсан маас тий. Гэрлээ асаа, галаа асаа, гэрэлтий. Тэр чинь юу гэсэн үг юм? Яг тэр олон гэрэл хүрэх хэмжээгээр хүч нь өөрт нь бий болж шүү дээ. Тэгэхээр та яг хэдэн үн зориулж гэрэлтэх гэдэг юм. Тэрний чинь хэмжээгээр хүч гарна шүү. Одоо сайн харуул энэ олон танигдсан амжилттай байгаа хүмүүс бүгдээрээ л хүмүүсийн төлөө яваад байгаа зү зарим нь. Хараал Анжелина Жоли харъя л та тэр эмэгтэй яг өөрийгөө бодох юм бол юу лээ бидний мэдтгэр гоё эмэгтэй дээрс нь гоё жүжигчин. Тэсмэл яага сайн үлсэн хаягийг яваад байгаа. Зориулт тэр шалтгаанаа том биш. Дэлхийн өмчөө хөлтөд Африк өмчөө хөлтөдөд тэр эмэгтэй хамаатай юм тий яг үнэндээ бодохоор. Тэгэхээр зориултаа шалтгаанаа том тавьсан.